Бид байнгын оршин суух зориулалттай галж чаддаггүй MGO SIP хавтангаар байшин барих технологиг танилцуулж байна. Байшингийн угсралтад ашиглагдах үндсэн элементүүд нь MGO SIP хавтангууд зургийн дагуу үйлдвэрт өндөр наривчлалтайгаар бэлтгэж тайрсан. Хоёрт камерт хатаасан, дөрвөн талаас зорсон, усчийг ба муугинцрийн хамгаалалттай модон хүчтгэгч багна. Гуравт угсралтад шаардлагадах бэхлэгээний хэрэгсэл, модны шүрүүп, цайрцсан хадаас, угсралтын хөөс, ус тусгаарлагч масдаг. Эхний шат угсралтын ажлыг эхлэхийн тулд барилгын гацсан суурийг зураг төслийн дагуу зөв байрлалд суурлуулан бэлтгэнэ. Хоёрт суурийг хийхэд модны байгалийн чийгшилтэй биологийн хамгаалалтын бодисоор боловсруулсан шавжнаас хамгаалах зориулалттай брус хэрэгэлдэг. Суур брусны хэмжээ нь 50 мм зузаан, 200 мм, өргөн 6 м урттай. Суур брусыг 3-аас 4 давхаргаар байрлуулж угсарна. 3 дахь шат нь 1-р давхрын шал юм. SIP хавтангаар хийсэн байшингийн шаланд нь 600 мм өргөн, 1.2 м урт, 220 мм зузаантай хавтангуудыг ашиглан угсардаг. Бүх хавтангуудын доод хэсгийг ус нэвтрүүлдэггүй мастикаар бүрж, угсралтын хөөс, хүчтгэгч брус ашиглан угсарна. Шалны төгсгөл хэсгүүдийг угсралтын хөөсөөр бүрэн дүүргэж, хүчтгэгч банзаар битүүмжилдэг. 4 дахь шат нь барилгын ханын угсралт юм. Ханны хавтанг угсрах ажил нь шалны периметрийн дагуу доод хүчтгэгч брусыг суурлуулахаас эхэлдэг. Доод хүчтгэгчийг угсралтын хөөс түргэж, шүрүүпээр 1 м-ийн зайтай бэхлэнэ. Үүний дараагаар эхний 2 ханны хавтанг байрлуулан угсарна. Ингэснээр ханын хавтангийн өнцгийг 90 градус болгож зөв байрлуулан дараа гарах алдаанаас сэргийлэх боломжтой. Дараа нь бүх ханны хавтангуудыг холбогч брусээр холбож, угсралтын хөөсөөр дүүргэж, хоёр талаас нь модны шүрүүпээр бэхэлж өгнө. Цонхны хүрээнд мөн адил угсралтын хөөсөөр бүрэн бүглэж, битүүлэх брусыг суулгадаг. Ханын дээд талын ховлыг угсралтын хөөс түргэж, битүүлэх брусээр битүүмжлэнэ. 5 дахь шатанд барилгын дотор хан угсрах ажил хийгдэнэ. Энэ нь гадна ханыг угсрахтай яг ижил зарчмаар дотор ханыг угсарна. 6 дахь шат нь давхар хоорондын шалны угсралт юм. Давхар хоорондын шал нь 1-р давхрын шалны угсралтын адил схемээр угсрагддаг. Бэлэн болсон давхар хоорондын шалны хавтанг 1-р давхрын ханнууд болон дотор хантай ижил тэгшхэн суурлуулна. Ингээд бид 2 дахь давхрын ханнууд болон дотоод хан угсрахад бэлэн болно. Дээврийн хавтангуудыг үйлдвэрийн орчинд 45 градус өнцөгтөй тайрч үйлдвэрлэдэг. Хавтангийн ташуу хэсгийг ханны битүүлэх брустэй угсралтын хөөсөөр бөглөж, модны шүрүүпээр 625 мм-ийн зайтай бэхэлдэг. Дараа нь бүх хавтангуудыг холбогч брусээр холбож, дээврийн гонхны холбогч брусээр холбон, угсралтын хөөсөөр бүрэн бөглөж, хоёр талаас нь шүрүүпээр бэхлэнэ. Ингэснээр дулаан алдагдал багтай, эрчим хүчний хэмнэлттэй, байнгын оршин суухад тохиромжтой, дээвэр дотор заслын ажилд бэлэн болсон амины орон сууц бүрддэг. Та харж байгаачлан энгийн ОСБ SIP хавтан галыг маш хурдан авснаар бүтцийнхээ хэлбэрийг богино хугацаанд алдаж байна. Харин MGO хавтан галд өртсөн ч төл тийм ч хурдан тархаагүй бөгөөд хавтангийн дотоод бүтцэд мэдэгдэхүй зэмтэл үүссэнгүй. Энэ нь галын аюулгүй байдлыг бодогдсон барилга байшин барихад MGO SIP хавтанг илүү найдвартай сонголт болгодог юм. Тиймээс хэрэв та галын эрсдлээс сэргийлэхийг хүсэж байвал MGO хавтанг сонгохыг зөвлөж байна.